Эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой асуудал их алдартай л да. Биений юм ирэхээр ааш нь олтгой болчих юм аа. Эмэгтэйчүүд гэдэл зарим хүмүүс ярьдаг шүү дээ. За тэгвэл та эрчүүдэд сарын тэмдэг ирвэл юу болох бол гэж бодож байсан уу? Нэгдүгээрт сарын тэмдэг нь эмэгтэй хүний өндөр хүчнөөс өндгөн эс гадагшлах савнд үр тогтоогүй үед умын доторх ханын хальс гуучих үйл явц юм. Эрэгтэйчүүдэд өндгөвч сав байдаггүй учраас хэрвээ эрэгтэй хүнд сарын тэмдэг ирвэл жирэмсэн болох магадaltaй болж таарч байгаа юм. Oh my god, bro. Oh, hell no, man. What the fuck, man? Хоёрдугаарт сарын тэмдэг нь эмэгтэй хүний дааврын мөчлөгтэй холбоотойгоор үүсдэг. Эрэгтэй хүнд сарын тэмдэг ирдэг байсан бол тэдэнд мөн адил дааврын өөрчлөлт тохиолдож биеийн байдал, сэтгэл санаанд нөлөөлөх байсан. Уурлаж, уцаарлах, сэтгэл зүйн тогтворгүй болж, за ерөнхийдөө их эмзэг болно гэсэн үг. Тэгээд нэгэнтээ бүгд нь сарын тэмдэг ирдэг болсноос хойш нийгэмд сарын тэмдгийн талаар ойлголт нэмэгдэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Нийгмийн хандлага арай илүү эерэг болж бүх нийтээрээ сарын тэмдгийн үед амрах ч юм уу, ажлаас чөлөө олох эсвэл бага ачаалаар ажиллах боломжууд нэмэгдэх магадaltaй. Ажил олгогчид хамт ажиллагчид нь энэ өөрчлөлтийг ойлгон хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно. Сонирхолтой трансгендер ирчүүд буюу эмэгтэйгээс эрэгтэй болсон хүмүүс зарим тохиолдолд сарын тэмдэг ирдэг юм байна. Трансгендер ирчүүдийн зарим нь өндгөвч сав зэрэг эмэгтэй хүний нөхөн өрчмөн эрхтнүүдийг хадгалж үлддэг. Энэ тохиолдолд хэрэв тэд тестостерон дааврын эмчилгээг аваагүй эсвэл дааврын төвшнгөө зохих хэмжээнд байлгахгүй бол өндгөвч хэвийн үйл ажиллагаа явуулж сарын тэмдэг ирж болно. Зарим трансгендер ирчүүд тестостерон дааврын эмчилгээ хийхгүй байж болно. Энэ тохиолдолд эстроген буюу дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ирсээр л байх болно. Тэгвэл та эрэгтэй хүн сарын тэмдэг ирдэг байсан бол ямархуу ариун цэврийн хэрэглэл хэрэглэх бол гэж бодож байсан уу? Тэгвэл нэг хэсэг хүмүүс иймэрхүү байх болов уу гэж хөгжилтэй бичлэг гаргасныг сонирхолтой. Танд ч бас ямар нэгэн өөр хувилбар байвал сэтгэл хэсэгт бичиж хуваалцаарай. When you're in the zone, you need to focus. Get your head right. On match day, you don't leave anything to chance. Our new extra strength sports tampon is engineered to give you supercharged performance during your period. This triple molded tampon based on a formula designed by NASA scientists is our best ever. Man buns. Be the best.